Баянгол, Хангол, Сонгондараа дүүргийн иргэний иргэн анх шатны тойргийн шүүхэд улсын их хурлын дараа амар ёслонгоос нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргийлэхээр улсын их хурлын гишүүн Батөмрийн энэхүү хоёр талбарт уужны хэмжил гаргасан. Тэгээ энэ хэмжлийн шаардлагын гол үндэслүүд гэх юм бол сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэр болоод лавгийн тамиртай телевизийн нэвтрүүлэгт энэхүү хоёр гишүүний зүгээс өгсөн ярилцлагатай холбоотой асуудал юм байна. Өмнөгөө аймагт байрлах бортыгийн уурхайг эзэмшдэг. Тэгээ энэ бортыгийн уурхайгаас тодорхой хэмжээний нүүрс холборлоод зарсан нүүрсний гол одоо эзэн гэдэг ч юм уу тиймэрхүү байдлуудаар маш олон одоо агуулга бүхий мэдээллүүдийг олон нийтэд түгээж. Тэгээ эдгээр асуудлууд бодит явдалд нийцэхгүй, худал мэдээллийг баримтаар нотлогдохгүй гэдэг агуулгаар шүүхэд худал мэдээлэл тараасан. Энийгээ одоо шүүхт ирээд нотлоо, үгүй миний нэр төрөг сэргээ гэдэг агуулга нэг юм гаргасан юм байна. Шийдвэр нь ингээд гарчихсан дагаад шүүхний нэр төрийн сэргийлэлт гарчихсан юм энэ ямар ч гэсэн давзаалдаагүй мэн нөгөө тал нь. Давзаалдаагүй гэхээр ер нь бол гүтгснээ хүлээн зөвшөөрж байна л гэсэн үг шүү дээ тий. Тий хүлээн зөвшөөрсөн гэсэн үг шийдвэрээ. Давзаалсан бол тэр чинь нөгөө манайх гүтгээгүй үнэн байсан гэдгээр илгүүлээд явна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн хариуцлагч талын хүлээн зөвшөөрч өгсөн учраас энэ ямар ч байсан нэр төрийн сэргийлэлээ босч юм байна л гэдэг шийдвэр гарсан гэсэн үг.